дахиад нэг оноо авсан байна. Эрхэм мөндөд үзэгчдээ Бээжин 2008 зуны олимпийн 29-р наадам Монголын баг тамирчид олимпийн 19 дахь медаль, олимпийн 2 дахь аварга инхүү үлгийдэн угтаж явж байна. Энх хотын Бадрууган Монгол улсын гавьяа тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт за бараг алтын дайтай мөнгөн медальтаа энэхүү алтан медалаа 1 жилийн дараа олимпийн алтан медалаар ихрлүүлж чадлаа. Цаг дууслаа. Ердөө 10 өдрийн дараа Монголын тамирчин энх хотын Бадрууган Бээжин 2008 зуны олимпийн 29-р наадамд Монголын багийн 2 дахь алтан медаль, Монголын баг тамирчдын түүхэнд 2 дахь алтан медалийг эх орондоо инхүү авчирлаа. Үнэхээр өнгөрсөн жил Оросын албаны улсын боксчин Водопьяновтай тоглосон дэлхийн аваргын тоглолтыг та бүхэн санаж байгаа бах. Энэ тоглолтод аваргын дайтай алтан медалийг авсан тоглолтын 4-р үедээр одоо оноогоор хожиж яваад 2 оноогоор торгуулсан. За үнэхээр монголчууд энэ алтан медалд бүгдээрээ сүссэн залбирч байгаа хаа.